Одоо чинь зүүн ингээ хаяад ингээ жоохон тэгээ burn out гэж ярьдаг шүү дээ. Одоо юмнаас халшрах гэж ярьдаг юм одоо орчуулсан бол хаяад тийм болчиход байгаа байхгүй. Одоо чинь нэг бэлтгэл хийгээд байгаа явах хэвээр тэгээд хичээлд явах хэвээр хичээл хийх хэвээр тэгээд хажуугаас дүүн ингээд тэ одоо нэг актем өөрөө актемтэй байхгүй. Тэгээд актемаа ингээл одоо өөрийгөө жоохон дарамтлаад идэг гэх юм уу. Тэгэл миний яг тиймэрхүү burnout болохоос яаж сэргийлэх вэ? Эсвэл burnout болцсон дараа одоо ингээд ямар ч юм хийх хүсэл болчихгүй. Гэтэ яг яваад байгаа үед бол яваад байгаа. Хийгээд байгаа тий. Явах хэвтэйг бол явах хэвтэй. Тэгээд өөрөө дуртайг бол дуртай. Гэтэ ингээд жоохон burnout тий. Тэрнээс яаж сэргийлэх вэ? Ёстой гэд чи сая 3 4 хэллээ шүү дээ. Ёстой гэдэг хандлага чи өөрөө burnout-ын гол шалтгаан бохгүй юу? Тэгээ стресс. Ер нь бол стресс гэдэг одоо ингээд мэргэжлийн таамагчид ингээд коучнерөөсөө прешэр аваад ч юм уу одоо ингээд дарамтаа аваад стресс чинь гэдэг аахгүй тий. Эсвэл ингээд үзэгчээс тий нэг комментаас сугчин гэдэг комментаас тий. Эсвэл нэг эзэдийн тий одоо ингээд өчнөө үнэлж аваад золигтой тав гэсэнгүү гэдэг комментаас ч юм харцнаас ч юм уу. Мэргэжлийн таамагчны стресс энэ биш шүү дээ. Мэргэжлийн таамагчны стресс бол юу гэдэг вэ гэхээр хинч юу ч хийжсэн ерөөсөө тэр бол стресс дарамт бол биш. Тоодаггүй. Хүлээж авдаггүй. Авсан ч тэрийг зүгээр өөртөө ашигтайгаар ашиглана. Харин мэргэжлийн таамагчны стресс бол яг саний чинь ярьж ёстой гэдэг хандлага болсон. Ёстой гэдэг хандлага чинь буюу стресс гэдэг чинь хүчээр юм хийж байгаа байхгүй. Хүчээр игээд шүү дээ. Хүчээр клуб ээж гин, хүчээр одоо клубтаа хамрагдаж гин те. Хүчээр одоо юу гэдэг подкастын заримдаа 2 сар хийгээгүй гэл амар хэмжил. Энэ болгон ч хүчээр хийж байгаа байхгүй. Хүчээр хийсэн юм болгон өөрт дарамт буюу стресс. Энэ өөрөө burnout-ын гол суурь шалтгаан. Тэгэхээр тархинд ёстой гэдэг юм байх ёсгүй л гэсэн. Амар сонь зөө. Ёстой гэж хийсэн болгон чи өөрөө өөрийгөө стресст оруулж байгаа гэсэн. Хин ч оруулах байх чи өөрөө байхгүй. Тэгээд хохирогчийг хайхаараа бус руу буруугач гэж байгаа гэсэн. Хохирогч яаждаг гэсэн. Намайг ийм ёстой юм стресст оруулах хэн байна гэдэг. Угаасаа тархи тэгж ажилладаг байхгүй. Эрүүл хүний тархи тэгж ажилладаг байхгүй. Тэгтэл burnout чи эрүүл хүний тархи ажиллаж байгаа юм шинж. Харин юу гэхээр ёстой гэдэг зүйлийг л амьдралаас авч явах хэрэгтэй. Энийг аваа хийчих юм бол тархи зад үсэрдэг хайрцагт ордог. Маш ажиргалтайгаар юм болох нь хийдэг. Хамгийн дургу гэр цэвэрлэх ажил байгаа байхгүй чинь. Тэрийг ажиргалтайгаар хийдэг байхгүй. Хамгийн өсөөгөөний чаддгүй тасгалаа шүү дээ чинээс бол тэрийг ажиргалтайгаар хийгээд тэрэн дээрээ сайжирдаг л гэсэн. Ёстой гэж хийсэн болгон чи өөрийгөө дарамтанд оруулж байна л гэсэн. Тамирчин хүнд гэхдээ өөрийгөө дарамтанд оруулах зүгээр. Тэгэхгүй бол шимэг бусад хүмүүс дарамтанд оруулна гэж байна шүү дээ. Тэ? Тэгэхээр ёстой гэдэг чинь чи өөрөө донжийн тааруулаад ямар юм дээр би ёстой гэж явах вэ гэдгээ чи өөрөө менеж хийна л гэсэн. Тэгэхгүй чи дандаа бусдын ёстойгоор явж байгаа байхгүй яг одоогоор. Тэг гарцаар гарах ёстой гэж гарах юм бол чи стресст нь гарцгүй газар гармаар санагдана л гэсэн. Тэг бэлтгэл хийх ёстой гэх юм бол тэнцээ чи дарамтанд бэлтгэл хийж гин тархинд үлдэх магадлал 10%. Тэгтэл мотивашн буюу те ёсгүй. Энэ бол миний амьдрал аз жаргал гэж чи салж унах чааш ядарсан дэ хүсэхгүй шүү дээ бүр ингээд. Тэгсэн ч гэсэн энэ бол миний амьдрал гэж хүлээж авах юм бол те чи тэнд 90% чанартай бэлтгэлд ортгоо л гэсэн. Би махад ч юм биш одоо яаж юм тарих чамаг өдөртчихээс та. Тэгтэл burnout яа дээ. Би махад бидрэг өдөртөд шүү дээ. Хүсэхгүй юм хөшөө яхан бэ гүү. Цац тэгээд байна шүү дээ те. Тэгтэл одоо ингээд тархин энийгээ дийлж сурах нь өөрөө мэргэжлийн таамагчны бас өөр чадвартай орно л доо.